За юу яцхан да? Ани хэмжээ нь өнөөдөр та хэдийнхээ хүсэлтийг биелүүлж арай олон анги ярьж өгд юм уу гэд. Тэгсэн нэг асуудал байна. Тэр нь энэ. Тэгтэл нийт үзсэн хүмүүсийн subscribe дарсан байдал нь арай шахах юм аа. За. Өнөөдөр ахаад өөрийгөө рекламад шаач юу? Болж гэнэ үү? Монго онлайн шоп нь миксер зөврийн гэрэлгээд маш олон зүйлийг хамгийн ихэм дүнээр хүмүүстэй хүргэж байгаа лээ. Гэрэлтнүүд нь олон төрөл байгаа бөгөөд ширээний зөврийн хөдөө гадаа явахд хэрэгтэй батарейтай бүр өөр дээрээ 150 ватт хүрэх гаргах чадвартай гэрэлтнүүд ирсэнд бол та худалдаа авахыг хүсвэл Mogu пэйж руу коммент юм уу доорх дугаар руу заалгахад л болно. Мөн дээрэс нь хүргэлт үнэгүй тул та яараарай. За тэгээд төмпөнгүүд минь мэйл бичээд байлгүй бүх бараанууд нь байгаа шүү. За юу. Part 3 эхлэхдээ ямар ч хамгаалалтгүй болсон хот ч Cayenne довтлогонд бүрэн сүрж байдаг. Украин улс шиг л юм болцсон байна л да. Юуто тэрхэд ч хотод дэрэн каюттай тулалдан гарч ирсэн кают нь кунфуигээ шаач шүү дээ. Шавл юм уу хайш. Энэ тентгүү дайралтууд ирж болж үрдэл гимээ цайруулах гээд маш сайн тулалдана. Энэ үед юуто холбооны мэдээлэл зөвхөн өөрт мэдээ өргөн нэг тусгай VIP үйлчлэгээ л дээ. Ватаругийн хайрам засгийн газрын хяналтандаа авах гээд энэ бүгдийг зохион байгуулалтаа хийж байгааг хэлнэ. Юуто тэр хэдийн аль чадхаараа кают устгаарай гэж хэлэн холбоо тгсэн. Багийнхаа жүү босныг асуухад Юуто жинуудад бослог гаж байх шиг байна гэж хэлээд тэрхэд Cayenne дайралт руугаа эргэж орно. Ер нь хагас бүтсэнгүү л дайрж юм да. Юутогийн аав ах нь засгийн газрын шивэр холомшууд болохоор л энэ дайнд ялагдах юм бол бүгд зүрнэ гэж бодон маш хүчтэй товтлогоонууд хийн. Юутож хуц ухан тавьсан юм шиг л каюудыг олноор нь хүүс тэмтэр. Харин засгийн газрыг Ватару хайрам бүслэлтэнд авсан байв. Юутогийн ах нь цонхоор харан юу болоод байгааг нэг л ойлгож өгөхгүй зогсон мэдээлэлч ахт нь холбоо тасарсан саатуулалтаас болоод хайрам руу холбоо барьж чадахгүй байна гэж хэлнэ. Холбоо тасрахаас өмнө саатуулахын өмнөх замын хөдөлгөөний камерыг бичлэгийг үзүүлтэл тухайн бичлэг дээр саарл усчин хувийн хайрам хүртэл бэлдсэнийг харан юу болох гээд байгааг гадралсан байв. Хойшлог бөксөөл лугах юм да нийтч. Энэ үед шилжигч мэдж өөрсдийн зэргүүдийг аврах гээд дулааны талбар руу явна. Юуто үлдсэн багийнхаа Cayenne хайрамтай маш ширүүн тулаан өрнүүлэн бодлын хүчээр сэлмээ эргүүлэн тулалдан харин галт болч нэвт хардаг гэд бүгд л өөрсдийн чадвараа гаргаж Cayenne дайралтуудыг удаашруулна. Юуто ч өмнө болсон зүйлээ бодон саарал үсч юутог магтан сэтгүүлчдийг ашигла. Тэгвэл нэр хүнд ч осор жомоо шиг л болно. Итгэхгүй бол нэг лайв хийгээд үзэхгүй гэж хэлснийг санаа. Багийнхаа өмнө байгаа каюудаа устгаж байхад тардаг охин ногоо устыг ирж байгааг хэлнэ. Ногоо уст ч бууж ирээд тэр хэдийг ямар салаанд байгааг асуув. Булчин ч би тайлбарлая гэж хэлээд энэ эмх замраагүй байдал ийм арт дээр хямдарсан халуун сарнаас ч илүү газар авч ийн гэж ногоо устд хэлнэ. Ногоо устч ойлголоо гэж хэлээд тэр хэдийг өөрийн тасагт илсүүлээ. Энэ ойлгомжгүй байдал хинт итгэхгүйгээ мэдэхгүй байна гэж хэлнэ. Тэр хэдий ч өөр тийш яв гэж хэлэн харин Cayenne эсрэг хайрамтай тарахта болгоомжтой байхыг сануулна. Нөхцөл байдал одоо шаал өөр болсон болохоор хинт ч итгэх аргагүй гэж хэлээд яваад өгнө. Гэтэл гинт шилжих зохин гарч ирэн саарл үстийг хаагаад олохгүй байна гэхэд тог ирсэн юм шиг гинт л энэ тентгүү дэлгэц асаж байснаа саарл үст мэдэгдэл хийн. Сохор дүүлийн хаалга нохоон гүлгнүүд мөн бүхнээс харцаа буруулсан мунхаг амттай. Шин дарангуулын засаглалыг үүсгэсэн сэргсэн нэгэн байна. Энэхүү 126 гишүүн жидүү нүүрс гээд бүгдийг нь идсэн. Би бол тийхгүй. Уугийн эдийгээч идэх юм үлдсэнгүй. Би нөхдийн хамтаар ижил зоригтой бүхий хамт урагшлах шийдвэр гаргасан. Хөргөлтэй ард иргэдээ. Үннээс харцаа буруулахаа бол. Энэ улс галзуурсан шин засгийн газар нийгмийг хөгжүүлэе гэж байхад Юуто тэр хэд рүү ахин Cayenne дайралт хийн. Жаахан байж байхгүй дээ энийг юм үгийг сайн сонсчмаар байхад. Булчин Юутог ногоо үстэй хийсэн газар руу яв бид энтхийг аргалъя гэж хэлээд тулаанд орно. Саарал үст харин хүнлэг амьдрах орчныг бүрдүүлж өгөн бла гэж шааж өгнө. Юутож аавыгаа аварч гээд гүүж өгнө. Засгийн газар юу ч хийж байсан аав минь аав гээд аавынхаа талаар бодно. Анх хэлсэн тэр үеийг дурсаж урдаа гарч ирсэн каютыг сэлмээрээс ичиж өгнө. Гэр бүлийн харилцаа гэж нэр. Хамаг хүчээ гаргаж тулалдсан Юутож цаашаа арай хийнгүн замд нь Cayenne дайралтанд өрцөн хүмүүсийн зогцыг харан алмаа. Гэтэл энэ үед харин аав нь явж байхад нь маш том каяг гарч ирэн за ингээд өглөөдэй гэсэн нэг хүн тэрхүү каяг хоёр хэсэгт хуваагаад алцгав. Юутож арайхийн нэгэн хонгил руу ороход Cayenne-г олж харан хажууд унсан хүнийг харуул Юутогийн аав байв. Ер нь л Cayenne алцсан юм шиг байгаа. Хотог эдрэмж суусныг харуул Юутож баалмагдаж байхад Cayenne Юуто руу дайралт хийн. Ахин дөрөв солигдноо. Cayenne нүдэ нээхэд болсон үйл явдлыг харуулна. Тухайн нөхрөө ороод Part 2 дээр нэг хүн сэрэж байсан да. Тэр хидч тэр хаваар явж байгаад Наомигийн хайсан ерөндөг маягийн имийг их хэмжээгээр олно. Cayenne тэр зүйлийг байрцаа харж байтал саарал ус хаанаас ч юм гарч ирснэ Cayenne-гийн толгооноос барин
Дагснаас нь гэвэл зүгээр юм байна. Энэ дагснаас нь барьсан хүчийн сорж авснаа яваад өгнө. Тэр хэд ч саарл үст бол CC дүүсний ямар ч хүний хүчийг хуулбарлах чадвартай хэлнэ. Хүчээс оруулсан Гасенач багийнхантайгаа дээш гарахад ахиад part 2 дээр сүүлдэг Гасенаг нэгэн бадар чинь дуудсан да. Тэр гарч ирнэ. Тэр хэд рүү харснаа ертөнцийн мөксөн ч тулалцаар байх уу ингэж хэлээд Гасенароо дээр. Багийн гишүүд ч дайралтыг харан хувийн чадруудаараа дайралт хийхэд хинийхэж дайралт нөлөөлсөнгүй. Гасенаж дайралтаас нь бултаад хутгаа ашиглан дайралт хийхэд Намигийн байн авч явдаг байсан сав нь унахыг харан багийнхан ахин тулалдахад Гасена дойлуулна. Бадарчин та юутай мөн үү гэж асууна. За, ахиад нэг юутай гараад ирсэн шүү. Юутайч Гасена гэж хэлэхэд багийнхан ч гайхаж бид ууг нь 2020 онд байгаа гэж бодсон юмсан гэж хэлнэ. Юутай харин энэ бол 2070 он пич минь гэж хэлээд амар хөгшин юутай гарч ирсэн байв. Нэрэл хараад байсан чи энэ нэг л танил хот байгаад байсан юм дааж. Дам тарж юм уу хайш. Гэтэл багийнхан Гасенагаас бусд нь бүгд гинт байхгүй болчих. Уйлдиморт ирсэн юм уу хайш. Энэ цаг үеийн Юто харин харж чаддгүй байх ба Гасенагийн хүчийн талаар хэлж өгнө. Part 1 дээр Юто Гасена хоёр адилхан хүчтэй гэж яаж байсан штэ. Энэ Ютогийн хүчнээс Гасенагийн хүч яг эсэргээрээ гэж ойлгож болно. Юто юмсыг түлхэж хөдлөгдөг бол Гасена харин юмс хөдлөхдөө татаж хөдлөгдөг юм. Тэгээд Юто Гасена хоёр салахад Юто доошоо Гасена харин дээшээ явсан юм байна. Юто Гасена хоёр ч цаг хугацааг давах өөр нэгэн хүчтэй. Тэгээд саарл ус Юто байсаар байхад заавал Гасенагаас хүчийн сорох ямар шаардлагагүй байх нь вэ штэ. Ойлгосноо? Тумпэнгүүдээ энэ гар нүхийг анх бий болгосон хүн бол Юто Гасена 2. Юто ч Гасенад хэлэхдээ бид тэмцэж байгаад тухайн бүслэлтийг давсан. Харин аав намайг баатар болгож харагдуулж чамайг улсаас хөөсөн. Тэгээд одоогийн байгаа байдал нь энэ гэж хэлнэ. Энэ үүдийг хаагтлаар Гасена асуухад Юто ч энэ үүд чиний чадвартай холилдсон миний чадвар болохоор намайг үхэд л хаагдана гэж хэлнэ. Оо fuck нэрээ тэгэл болоод байсан юм бол итгэн өөрийгөө алчихгүй хөгшин өний насгүй болчиход амьдрахаар л. За тэгтээ бусад маань өөр арга байгаа гэж хэлээд энд хүртэл явсан. Тэгээд энэ хар нүх одоо ертөнц залхихаар ийм том болсон. Би өгсөн ч ямар ч нэмэргүй болсон гэж хэлэн Гасена намайг алаад өг гэж Гасенагаас гуй. Гасенаас гайхаж байхад Юто 50 жилийн өмнөх рүү буцаж намайг шууд хороож өгөөч гэж ахин Гасенагаас гуй. Мөн өмнө болсон зүйлийг ярихад засгийн газар хүмүүсийг Кай бодгодог цумаар буудаж байсан юм байна лээ. Энэ тусалд маягаар. Тэрэнд нь Нами хоногдож Кай болон хувирсан. Тэрийг Ютогийн аав нь удирдах ажил байсныгаа ч Гасенад хэлнэ. Баатар босон Юто ч тэрхүү ажлыг өвлж авч олон хүн Кай болгосон гэдгээ ч хэлнэ. Гэж хэлснийхаа дараа Каюудыг дуудаад өөрийнхөө аймыг золиослно. Гасена ч Ютогийн үглийг харан сэтгэл нь шархлаж ахин цаг хугацаагаар явж өөрийн байсан ертөнцөд ирсэн юм байна. Тэгж явж байгаад алга болдог залууг харан араас нь явхад Ютогийн аав нь цус алдаад байхад харан очиход Гасена яв гэж хэлнэ. Гасена ч Намигийн талаар асуухад үнэн гэдгийг хэлээд үхчихнэ. За энэ үед харин Ютогийн залуу эрдийг мэдэж хэлүүлээ те. Гасена ч Юто руу дайрч Юточ хамгаалan аавда юу болсныг Гасенагаас асуухад араас нь булчин нэвт хардаг шатагч 3 Гасена ч Ютогоос холдон ухрна. Юто царай аавынхаа хэлсэн үгийг сонсон аавч арай хин Ютод энэ ертөнц гэж хэлээд бурхны орон руу явна. Тэгтэл хүмүүсийг Кай болгосон юм чи яг тийшээ явахгүйг нь бол би хувьд бол сайн мэдэхгүй шүү. За юу. Гасена ч зугтан нэг барилгын дээвэр дээр гарч ирэхэд алга болдог залуу тэр хиттэй тулалдах аюултай үдтэй гэж хэлээд Гасенаг аль талынх юм гэдгийг асууна. Гасена тэр хоёр ярилцаж байхад Гасенароо холбоо барин багийнхан цугларсан газраа хэлж өгөн алга болдог залуутай тэр хоёр очино. Багийн гишүүд гинт энд ирсэн чамд юу болсон гэж Гасенагаас асууна. Гасенач хөгшин Ютотой ярилцсан зүйлээ багийнхантаа хэлэхэд багийнхан ч гайхаж ярилцаж байхад нь саарл уст ахин гарч ирснэ ингэж нэг юм олох гэж Гасена гэж хэлнэ. Бүгдийг нэвт хардаг охин харин Гасена тэр хэдийн байгаа газрыг олж хараад шилжигчийн хүчээр тийшээ очиход саарл уст тэнд байсан хүмүүсийг аваад шилжиж алгуулна. Булчин нэвт хардаг шилжигч 3 Юто тэр хэд дээр очиход мэдээлэлч залгаснаа сая юу болсныг мэдэж байгааг хэлнэ. Гэтэл Ютогийн утас нь ахан залгаж орж ирснэ хурдан төв байран дээр бид чамайг баатар болгоно гэж хэлээд энэхүү аним маань дуусна. Чахгүй те. Бас ингэ дуусчих өөдөхтэй штэ. Тэр хэд ч төв рүү очиход Ютогийн ах нь ахин Каин эсрэг айран бий болгож та хэдийг нэгдүгээр салаа болгож даалгаварт явуулмаар байна гэж хэлнэ. Ютог харин энэ багийн ахмад чи гэж хэлнэ. Ютож гайхаж би ахмадаа гэхэд ах нь хэлсэн баха чамайг баатар болгон энэ улсыг шин баатар хамгаалахын тулд гэж хэлсний дараа ахин гинтэл өөр газарт шилжинэ. Ядаргаатай шас. Ютогч багийнхан яагаад зогсож уу гэж асуухад Ютож гайхан бид сая төв дээр байсан биз дээ гэж хариулна. Гэтэл шилжигч гарч ирснэ.
өнөөдрийн ярилцлагыг цуцалчлаа гэж хэлнэ. Яг юу болоод байгаа юм бэ? Энд чи одоо багийнхаа Юутаг чи Ахмад юм чинь л гэдэг. Юутай харин би Ахмадаа гэдэл гайхаж байхад нь булчин мэдээлэгч рүү залгаад Ютагийн тархинд саатал гарсан уу гэж асуув. Мэдээлэгчтэй юм юу жалгаа л гэж хэлнэ. Шилжигч харин бид Каин эсрэг нэгдүгээр салаа болсон шинэ Ахмад бол чи бид одоо эргүүл гарсан байна гэж хэлнэ. Ютаж босон зүйлийг талаар санахгүй байх ба ахаасаа нууж байсан засгийн газрын мэдээл байгаа эсгэгч асуусан болов гүү болов гэж бодно. Багийнхаа харин Каин эмнэлэгт үзүүлчих манай ахын захирал шууд үзүүлж болох бахаа гэж хэлнэ. Өнөөдрийн даалгавраа харин бид хэдэд даатгач гэж хэлээд Юта эмнэлэгт үзүүлэхээр болно. Нөгөө талд ч юм уу адил Гасена багийн Ахмад болох ба тухайн үед байсан салаан гишүүдтэйгээ нэгдүгээр салаа болсон байв. Өмнөг ангид саарал үст гинт гарч ирснээр тэр хэдийг аваад явсан да. Тэр нь засгийн газар хүмүүсийг Кай болгож хувиргаж байгааг саарал үст мэдэж дараагийн засгийн газартай тулалдгаар дайралт хийж байгаа энэ юм байна. Гасенаж Нами тэр газар байгаа юу гэж асуухад саарал үст байгаа гэхэд аврах уу гэж асуухад бүх хүчээд ажиллана гэж хэлээд тэрхэд явсан юм байна. Гасенаж нэгэн байшингийн дээвэр дээрээс алсыг харан санаа алдаал. Энэ газруудын нэгэнд л ихч маань байгаа л гэж хэл. Хайлтын систем рүү хүрэл хайгаач гаж ирэхгүй. Кай болсон төрхийн санаад хайгаачтай ядаж. Саарал үст Гасенагийн байгаа газар ирж тухайн хар нүхийг томорч байгааг харуулна. Гасенаж хөгшин Ютогийн хэлсэн зүйлийг ахин бодоход саарал үст Гасенагаас ирээдүйг харсны гадарлан асуулт асуув. Миний цагийг димиг үрэх хэрэггүй. Хурдан хариул ирээдүйд юу болсон гэж асуув. Гасена харин ирээдүйд юу болсныг мэдэхгүй харин намайг оцныг мэдж байгаа гэж бодоод мөхөгт өгсөн ертөнцид өөртөө чинь уулзсан гэж нэг зүйл зохиож хэлнэ. Саарал үстийг одоо молиг өнгөлөх нь л тэрэлтэй. Тэгэж хэлснээр Намыг хаан байгаа газрыг зааж өгөхийг шаардна. Саарал үст чи энгийн хүнд хэлж болохгүй гэхэд Гасена би энгийн хүн үү? Тэгвэл хүчээр хэлүүлэхэд л болно гэж хэлэхэд гинтэл өнөөх онтомхой гинт гарч ирнэ. Бас л энд байсан юм уу л гэн. Энэ нэр нэг ханаа бизгүй нөхөд нэг байна. Саарал үст чи онтомхайд Гасенаг сайн харж байгаараа гэж хэлээд яваад өгнө. Гасена харин онтомхойроо уурлахад онтомхойч чи Намыг бодохороо эргэн тойрноосаа харахгүй хүн юм аа. Бурхны туслах болохын тулд сайн үгэнд ордог байх ёстой гэж хэлнэ. Нэрэл хиндэж хэлэхгүй болоо сайн байгаад л мэдэх зүйлээ мэдээд л авчихсан даа тий. Хүн гэж нэрээ бас амар шүү. Юточ эмнэлэгдэр ирэн толгойн зураг авахулсан эм чин санаа зовх зүйл энд байхгүй байна. Гэхдээ эм бичээд өгье. Тийм болохоор ахин мартах мэдрэмж авсан бол ийм яваарай л гэн. Уг юм нь Веграны холцтой уубал буухаа мэдгүй байж магадгүй шүү л гэн. Эм чин өрөөнөөс гарахад багийнхан ч дотор нэгэн зурагтны урд дасгал хийсэн нөгөөхөж могон онлайн шопоос бараа харцсан байж. Ажил гэж энэ хэдэд үнэхээр байхаа байжээ хөрх. Энэ үед мэдээгээр Каин дайралтыг зогсоосон энэ хүү баатар бол Юта гэж хэлнэ. Энийг харсан Ютач би хизээ ийм зүйл хийсэн юм болоо огт санахгүй байна л гэж бодно. Гасена харин Ютагийн аавыг алсан гэж мэдээгээр харна. Багийнхаа Ютагийн сэтгэлийг засах үүднээс эмнэлгээр явж үзмээргүй байна уу л гэн. Харин гал ашиглагч Нагийг хоёр эмч нэг өрөөлөө авч орж байхыг харна. Багийнхан дээр очиод хэлэхэд мэдээлэгч эмнэлгийн доошоо орох хориотой байдаг гэж хэлнэ. Гэтэл бүгднийг нэвт хардаг охин хүчээр доошоо харахад Нагийг хоёр эмч нэг машин суулгаж байгааг харна. Хаашаа явж байгааг нь багийнхантай хэлэн Юточ тэгвэл Наги дээр очиж ярилцаж асуух зүйл байна. Та хэд цуг явна үстэй гэж хэлээд багийнхантайгаа цуг нэг газар руу яв. Оцсон газар нь өмнө хот байсан Каин дайралтаас болоод одоо сүрсэн газар байв. Бүхнийг нэвт харагч барилгын газар доорлуу харахад Нагиг зөөж авчирсан машин байна. Гэхдээ энд Наги алга гэж хэлнэ. Булчин тэгвэл барилгын ял нэг хэсэгт байж магадгүй гэхэд нэвт харагч охин харан харж чадахгүй олон өрөө байна гэхэд шилжигч яа харахгүй энэ газрыг ашиглаж байгаа бололтой. Хуучин эмнэлэг ямар нэгэн зүйл байж магадгүй гэсэн цуу яриа байсан гэж хэлнэ. Юточ багийнхандаа болгоомжтой байцгаагаарай гэж хэлээд дотгошоо орно. Гасена тэр хэд ч өнөөх хар нүхний ойролцоо ирсэн эрдэмтдээр шинжилгээ хийлгүүлж байв. Гасенач хөгшин Ютогийн хэлсэн үгнүүдийг ахин бодож байхад багийн хоёр гишүүн ч юу бодоод байгаа ирээдүйн ертөнц тэрийг харж гаад ирснээр санаж байгаа юм байх та гэж хоорондоо ярилцсан. Юто тэр хэд ч харин дотош орсон байхад Нагиг нэгэн сандалтай суулгасан хэдэмж байх нь тэр. Нэг эмч нь энд халдлага гарч ирлээ гэхийн Наги сонсно. Юта тэрхэд ч нэг өрөөлөө ороход дээрэс нь маш том биетэй Каин дайралт гарч ирэн багийнхан дор бүрнээ Кайро дайралт гин. Гэтэл хар нүх томорж байгааг эрдэмтэд хэлэн энэ хар нүх чинь одоо Ютагийн чадвараас болсон болохоор одоо Юта хүчээ ашиглан сэтгэл хөдлөл гарах тоолонд энэхүү хар нүх томорж байдгийг галзан Гасена л мэднэ. Ютач маш хүчтэй довтлогоо хийгээд өлөмж биетэй Каиг устгана. Гэтэл цаанаас Наги алхаж буй өгтлүүд дээр гардаг
зомби шиг алхаж тэр хэд рүү ойртно. Ютаж Нагиг харан Наги гэж дуудахад Нагиж Ютаг харснаа хоошоогоо алхан явах гэтэл эргэж харснаа Юта руу хутгаа шидэж Ютаж нүдээ анхад ард байсан Кайг онч ална. Энэ одоо хайш юм бэ? No scope хийгээд байгаа мó гэлтэй. Ютаж Нагид харсандаа баяртай байд одоо би тэдтэй буцаач гэж Нагид хэлнэ. Наги чи яаж харих юм гэж хэлээд тухайн үед болсон зүйлээ ярина. Тэр үед гинтл тархин мэдрэлгүй болох шиг л санагдаад толгоон дотор нэг зүйл гэж хэлснээр Ютаг зүгт гэж хэлнэ. Гэтэл гинт анхааруулах дохио дуугарч Кайуд маш олноор энэ тэндээс гарч ирнэ. Наги чи энтхийг би зогцуулъя та хэд зүгт гэж хэлнэ. Ютаж харин тэгвэл хамт тулалдана гэхэд Нагиж болохгүй би хизээ ирүүл бус болоод та хэд рүү дарахаа мэдэхгүй байна гэж хэлнэ. Нагич Ютаг багийнхан руу түлхэж шилжигч Ютаг аав тэрхэд шилжээ талга бол. Наги харин Кайутай тулалдаж баярлаа Юта хамт байж чадаагүй уучлаарай гэсэнэ. Нами гэд үргэлжлүүлж дарахад Юта тэрхэд нэг газар шилжиж гарч ирнэ. Шилжигч Нагигийн зөв бит засгийн газрын нууцыг мэдсэн энд байх нь аюултай гэж хэлэхэд дээрээс ахин Кайуд тарина. Наги харин газар ухаан алдаж унтсан эмчнэр Нагиг хараад ганцаараа Кайг устгасан гэхээр хэрэгжиж байна гэж хэлээд ахин дурсалтанд оруулахаар сандал дээр суулгана. Юта тэрхэд харин зугтаж байрандаа ирэхэд ногоо ус залгаж зүгээр эсгээд асууна. Наги харин бидний хөдөлгөөн бүрийг засгийн газар мэдэж байгааг мэдээд Нагиг тийм байгааг мэдэж байсан уу гэж асуугаад ногоо устчаа. Наги миний хийсэн зүйлээс тийм болсон гэж хэлнэ. Нами Кай болоход Наги маш ихээр хямарч нууцыг залруулахгүй гэж байсан болохоор дурсалтанд орсон гэж хэлнэ. Ногоо устж тухайн үед та хэдийг би хамгаална гэж хэлснийг хэлэн Наги харин бэрцсэн болохоор эмнэлэг рүү явсан. Тэгээд Наги тийм зүйл болсон гин. Багийнхан ч Намиг Кай болсныг гайхаж өгсөнгээгүй илүү гэж асуухад ногоо устж эхнээс нь ярий гэж хэлээд ичиж гэр бүл чиний хувьд хүн сэдв байх. Тэр эмнэлэгт шин засгийн газрын дотоод онцгой чадвар судалгаар явуулдаг. Их тархийг хувиргаснаар илүү хүчтэй чадвар үүсгэн үр дүнтэй хоёр өөр зүйл бүтээсэн. Нэг нь аршин засах, нөгөөх нь Кай болох. Онцгой бодисоор амьд биетийг Кай болгоно. Тархитай бол одоо бүгд л Кай болох боломжтой гэж хэлэхэд Ютаж тэгвэл Намиг Кай болгосон засгийн газар байх нэ гэж асуухад ногоо устч тийм гэж хэлнэ. Манай хэд ч яаж байгаад энийг аль дээр мэдчих юм аа. Тэ? Ногоо устч энэ зүйлийг удаа ярих нь аюултай. Та хэд дараагийн дайралт хүртэл төр хүлээж бай гэхэд гал тохин. Та ийм зүйлийг мэдсээр байж яагаад зүгээр байгаа юм гэхэд ногоо устч амархан би бол засгийн газрын нохоо гэж хэлээ холбоогоо таслана. Энэ үед харин Гасена ба түүний нөхөд Намигийн байгаа газар ирсэн байх ба Гасенаас зүгээр юм уу намайг дагаж энэ хүртэл ирэх чинь гэхэд бүгд зүгээр гэдгээ хүлээн зөвшөөрнө. Тэр хэд ч дотгошоо орох гээд нэгэн хаалган дээр очиход хаалганы нууцуг нэхэхэд унтумхаа би чадах юм байна гэж хэлээд хаалганы нууцугийг олон дотгошоод бас гэж айн дайжгүй уулгаж болохоор идэ. Дотгош ороход нэгэн цүнх шиг зүйлийг харан Гасена нэхэд дотор Намигийн Кай болгосон зүйл байж байна. Багийн гишүүдийг энэ зүйлийг талаар хэлэхэд унтумхаа ахин нэг зүйл оролдож байснаа бас нууцугийн тайлцсан нэг мэдээлэл олж аван гайхаж байхад нь Кайын дайралт орж ирнэ. Голдоо ганц нүдтэй бас буугаар бууздаг энэ Кай нь одоо өмнө бас л нэг хүн байсан байх таа л гэж бодогдохоор. Багийнхан жарийнхын тухайн Кайс зугтаж нэг өрөө рүү ороход тухайн өрөө нь бүх зүйл нь үлэмж биетэй гэмээр л том байх нь тэр. Багийнхан энэ газар ч мөрөөдлийн ертөнцийн биш үү гэж хэлээд цаашаа. Гасенаж хан дээр байсан Кайуудын зургийг хараад нэг зүйл ойлгож энд хүн болсон Кайуудыг хордыг мэдээд байсан өрөө болгон руу игчээ гэж орилжгүй. Гэтэл нэг өрөөний хаалган дээр очиход Намигийн хоолой гарч ирснээр Гасеныг дутна. Гасенаж игчээ гэж хэлээд маш их баярлан мэдээлэгч Намитай ойрцсон болохоор би хаана байгааг илрүүллээ гэж хэлээд тухайн хоригдож байгаа газрыг зааж өг. Намиж болохгүй би гэж хэлж амжаагүй байхад нь ундамхаа хаалганых нь нууцугийн холоод тэр хэдэж дотогш орно. Намиж гой битгий орд гэж хэлэхэд Гасенаж ганцаараа Нами лүүд өгөж очин урд нь байсан хөшгийг зөхөхөд Намич Кай болсон биетэйгээ байж. Гасена биеийг харан Нами хичээ гэж хэлэхэд багийнхан араас нь орж ирээд энэ Намигийн бие юу гэж асуув. Намич Гасенаг зүгээр байгаад нь баяртай байна гэж хэлэн ерөндөг байхгүй бол энд ярьж чадахгүй гэж хэлнэ. Яран сууларч намайг март ахиж битгий эргэж ирэх Гасена гэж гуйна. Намигийн яриа сууларч байснаа буцаа догшин Кай болж хувирснаа тэр хэд рүү дайрна. Гэтэл саарал үст гинт гарч ирснэ Гасеныг авраа Намигийн Кай болсон биеинд нь ерөндөг тарин тайвшруул. Багийнхан ч тухайн өрөөнөөс гарцсан алга болдог залууч арай бид нар таны алган дээр хөнгөн бүжил байсан уу гэж асууна. Нээрэл энэ саарал үст нэг юм болохоор л гинт гарч ирэх юм. Тэгтэл бас нэг хаана юу хийж байгааг мэддэг гэсэн үг шүү дээ. Тэ? Саарал үст ч Нами одоо болтод өөрийн оюун санаагаа хадгалж үйлцэн гэж хэлнэ. Гасена буцааж хүн болгож чадна үстэй гэж асуухад саарал үст харин буцааж хүн болгоход чиний чадвар хэрэгтэй гэж Гасенад хэлнэ. Тий болохоор тэр болтол хүлээ. Намиг амьд байна гэж би амлаж байна гэж хэлнэ. Унтамхай харин энэ үгийг сонсоод хамаагүй юм нуугаад байвал итгэлцэлд бүрдэхгүй шүү гэж хэлнэ. Нэг зүйл асуумаар байна гэж хэлээд Нами тарьсан энэ зүйл чинь яг юу юм? Ямар найрлагаар би болсныг асуухад яг хэлдэг дээр дүр солигдно. Юто тэр хэдийг ногоо ус аюулгүй ирсэнд баяртай байна. Тэгтээ ахиж ийм зүйл гарвал Юто
Юутагийн ахыг аргалах хэцүү гэж хэлнэ. Ногоон өстэй цуг ирсэн цэрэг Юутад нэгэн зүйл өгөхөд тэр зүйл нь Кай эмнэлэгт Юутаг үзүүлэхэд өвөөгүй зүйл гэж хэлнэ. Гал охин харин эмээ авч яваагүй болохоор араас ирж байгаа байхтаа л гэж хэлнэ. Юутаж доторхыг нь онгоолгож үзэхэд өнөөх ерөндөг байв. За энэ үрээд анима дуслаа.